За сайн байцгаана уу? Манай Dark Imbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүн байх юм бол үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны дөрөвт өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За өнөөдрийнхөө хэрэгээрээ болохоор би нэгэн Америкийн Калифорни мужид 1980-ад оны үед үүссэн культын талаар ярина. Культ гэж юу гэж юм бэ гэхээр одоо хэсэг бүлэг хүмүүс бүгдээрээ нийлээд яг нэг хүний үзэл бодлыг бурхан мэд шүтхийг хэлдэг. Одоо нэг хүнийг бурхан мэд шүтээд одоо тэр хүний үзэл бодол бүх хэлсэн зүйлд нь итгэхийг хэлдэг. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ ярьж эхлэе. За Gerald Cruz нь 1962 оны 3 дугаар сард Калифорнигийн Модесто хотод төрсөн. Бага нас нь маш хэцүү өнгөрсөн. Ээж аав нь байнгын хэрэлдэж зодтолдог. Одоо ээж аав нь ерөөсөө хүүхдээ тоодгүй. Тэрнээсээ болоод Gerald бага байхдаа хэд удаа гэмтчихсэн. Тэгээ бүр 6 сартай байхдаа хатуу цементэн дээр толгоогоороо унжижсэн. Тэгээ бас 4 настай байхдаа бүслээгүй машины урд сууж явж байгаад ээж нь нэг юм өргөд Gerald цонхоороо өсрээд бүр маш хүнд хэцүү гэмтчихсэн. За гэртээ Gerald ээж автагаа бас 26 настай эгчтэйгээ амьдардаг байсан юм байна л та. Тэгсэн чинь яг яасан бэ гэхээр нөгөө 26 настай эгч нь өөрийнх нь ээж нь олж таарад харин одоо өөрийнхөө ээжээ ааваа гэж бодож исэн хүмүүс нь өөрийнх нь эмээ өвөө болж таарж байгаа. За тэгээ Gerald нэг өдөр багшаасаа олж мэдсэн. Тэгээд яагаад ч ер нь багш нь тэрний талаар мэдчихсэн бол мэдэхгүй байна. За тэгээд энэ шинэ олж мэдсэн мэдээллээ ээж аваасаа одоо өөрийнхөө эмээ өвгөөсөө асуусан чинь ээж нь шууд өдөөс нь битээ эмээ юм яриа дээ гэд ерөөсөө тоохгүй орхицсан. Ерөөсөө Gerald-д одоо тийм ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй тэрний талаар ерөөсөө ярилцахгүй орхичдөг. За тэгээд тэрнээс гадна эмээ нь буюу одоо ээж нь Gerald-ыг маш ихээр зоддог. Жохон өмөлгөл юм бол шууд барьж авч байгаа зонтог суран бус төмрөн өлгүүр ер нь гарт баригдсан юулүүдийн тэрүүгээр зоддог байсан. Дээрээс нь сургуульд нь ангийнхан хүүхдүүд Gerald-ыг маш ихээр дээрхэлдэг. Өмсөн зүснэр нь, биеийн жингээр нь бас өөрийнхөө ээжийг хэн гэдгийг мэддгүү гэж хүүхдүүд ер нь бол тохуурхаж, гадуурхаж бас зоддог байсан. За ингээд Gerald-ийн хүүхэд нас бол маш хэцүү өнгөрсөн. Тэгээд ээж нь гэртээ ямар ч найз авчруулдаггүй, хаашаач явуулдаггүй. Gerald болохоор өдөржингөө ингээл өрөөндөө хийх юмгүй сууж идэг байсан. За тэрнээс гадна ээж нь хүүгийнхаа өмнө бүр ингээд амьтан тамалж зовоодог. Тэгээд нэг удаа ээж нь муур авч байгаа Gerald-ийн өмнө гидсийг нь зүсээд тавьсан. Тэгээ тэр үед яг муур амьд байсан уу юу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээ бас дахиад нэг удаа хөршийнх нь нохоо хашаа руу орсон чинь ээж нь нохоог дахиад хашаагаараа гүйлгүүлэхгүйгээд нохоог барьж авч байгаа той төлөйг нь зүхтээд тайраад хайцсан. Ёо энэ бүх зүйлийг бүр Gerald-ийн нүднийх нь өмнө хийж байгаа шүү дээ. Бүр psycho гэж хэлэхэд ч багтмаар тийм аимшигын эмэгтэй байсан. За ингээд 1980-ад он болж Gerald 18 нас хүрээд ахлах сургуулаа төгсөөд гэрээсээ нүүж гарсан. За ер нь айгүй амар хэцүү бага наснд өнгөрсөн. Дээрээс нь ээж аваагаа хэн гэдгийг мэдэхгүй. Яг эгчийгээ ээж нь гэж мэдчихсэн ч гэсэн эгчтэйгээ ээж автагаа буюу одоо эмээ өвдөөгөө ерөөсөө ярилцаагүй. Дээрээс нь аваагаа хаана байгаагч мэдэхгүй болохоор одоо би хинбэ гэж сэтгэл санаагаар нэлээд унж эхлээд хүн болгоно тэр тусмаа одоо эрх мэдэлтэй хүмүүсийг үзий ядаж эхэлсэн. За тэгээд энээс хойш бол ер нь культын талхуулагчиг зан аваар гаргаж эхэлдэг. За тэгээ би эхэлж яхад хэлсэн шүү дээ нөгөө халт культ гэж юу вэ гэж. Культ гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс нийлээд нэг хүний үзэл бодлыг дэмжиж одоо бурхан шиг шүтхийг хэлдэг. За тэгээд Gerald нэг шөнийн баранд security-гээр ажилд ороод янз бүрийн хүмүүстэй танилцаж уулзаж эхэлсэн. За ихэнх танилцсан хүмүүс нь гадуурхагдсан, ямар ч найзгүй, гэр бүл байхгүй, ганцаардсан. Ер нь л бол ууртай хилэнтэй хүмүүс байсан. Тэгээ тэр хүмүүс нь бараг өдөр болгон энэ бараар орж гардаг байсан болохоор өдөр болгон Gerald-тай ярилцдаг. За тэгэл хоорондоо энэ төр засаг нийгэм их навшин байна. Тэрийг яаж өөрчлөх үү талаар хоорондоо ихэвчлэн ярилцдаг. За тэгэнгүүт нөгөөдөл нь хоорондоо ихэвчлэн ярилцдаг ч гэжтэй. Ихэвчлэн ингээд Gerald
хүмүүст ингээд янз бүрийн юм яриад байгаа байхгүй. Тэгэл тэгэнгүүт нөгөөдөл чинь энэ өстой ямар амар ухаантай гар вэ гэж өстой яг ярьж шүү гэж боддог байсан. За тэгээ Gerald-ийн ер нь бол ярианы чадвар нэлээд сайн хөгжсөн. Тийм эрхтэйсэн. Тэгээд хүн болгон Gerald-ийн юм ярихыг сонсвол нэрээ тийштэй, нэрээ энийг үний юм яриад штэ гэд хэлээд ахаар одоо нөгөөх чи өөртөө улам итгээд би ер нь л те юу гэж хэлсэн хүмүүс бүгдээрээ надад итгэх юм байна шүү гэд одоо буруу өөртөө итгэх итгэлтэй болж эхэлж байсан. За ингээд Gerald James Beck гэд өөрийнхөө ирээдүйн колтын одоо баруун гар болох хүнтэй танилцсан. За энэ James нь 1956 онд төрсөн. Өөрөөс нь 6 насаар ах. За James маш их шашинлаг гэр бүлд бол өссөн. Тэгээд бүтээсэн өдөр болгон Есүс Христийн сүмдээ явдаг. Тэгээд дээрэс нь James Библийг урт хойноос нь гаргахгүй мэддэг байсан боловч аав нь Джеймсийг 17 настай байхад нь Джеймсийн эмэгтэй дүү нарыг хүчирхийлсэн хэрэгээр шоронд орсон. За тэрнээс нь болоод Джеймс бол аавыгаа үдсэн ядаж эхэлсэн. Тэгээд 20 нас хүрээд Джеймс хүнтэй суугаад хүүхдүүдтэй болсон ч харамсалтай нэгтэр нь харт амхинд донцсноор эхнэрээсээ салж хүүхдүүдээ аваад өөрийнхөө ээж болон хойд аавындаа амьдарч эхэлсэн. За эхнэрээсээ салахаасаа өмнө 3 хүүхэдтэй маш сайн аав нь байсан ч гэсэн эхнэрээсээ салаад бол бүр шал өөр хүн шиг болцсон. Тэгээд маш их ууртай, ялангуяа нийгэмд ууралсан одоо яг нөгөө Gerald шиг. Тэгээд эхнэрээсээ салаад шууд л одоо тайчигч клубүүдээр явж агаад Gerald-ийн ажилдаг байсан газар очиод энэ хоёр анх танилцал бол шууд найзууд болсон. За James Gerald-ийн хэлсэн бүхэл үгэнд итгээд энэ хоёр одоо танилцаад ерөөсөө 2-3-7 хоногийн дотор James шал өөр хүн шиг болцсон. Жишээнх юм бол одоо сүмдээ явахаа болоод хүүхдүүд болон гэрээхэн тэгээд цагийг өнгөрөөхөө болж Gerald-ийн хяналтанд доор одоо бүрэн бүтэн орсон гэж хэлж болно. Энэ хоёр нийлж нийгмийн системийг татан болгож тэр чигээр нь өөрчлөх зорилготой болсон. Тэгээ Gerald James дандаад хоёлаа зорилгодоо хүрэхин тулд биднэрт одоо нэлээд их хүмүүс хэрэгтэй гэд тайчигч бааранд байнгын ордог. Нийгэмд гадуурхагдсан хүмүүсийг нэг нэгээр нь бол өөртөө татаж эхэлсэн. Юу гэж татчихсан гэхээр би нийгмийг өөрчилнө, бид нар шиг хүмүүс дахиад гадуурхахдаггүй, энэ дэлхийг өөрчилнө гэж ярьж одоо нууц уулзалтуудыг зохиож эхэлсэн. За ихэнх хүмүүс нь гэр оронгүй, ажилгүй хүмүүс байсан болохоор Gerald одоо манад ирээд амьдраа гэж хэлээд амьдруулж ингээд хоол энтер өгдөг байсан. За тэгэнгүүт нөгөө хүмүүс нь өстэн Gerald ч юм уурстай яг л бурхан шиг аюу сайн эрхтэй байж штэ гэж харж эхэлсэн. За тэрнээс гадна тайчигч баарных нь 1-2 бүжигчин, өөр security эрхтэйчүүд мөн тэр хотынх нь шүдний эмч, хуулиар сурдаг оюутан, тэгээ сүмийн пастор хүртэл Gerald-ийн юу хэлснийг нь дагаж одоо колтод нь орж илсэн. За би ягаад ийм хүмүүсийг хэлээд байгаа гэхээр ерөөс айгүй сонин хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс хоорондоо нийлж одоо Gerald-ийг шүтэж хэлсэн бүх зүйлийг нь биелүүлж эхэлж байсан. За тэгээд энэ дагагч нарт ер нь бол байгаа нэг нийтлэг зүйл нь юу байсан бэ гэхээр энэ бүх хүмүүс нийгэмд гадуурхагдаж, нийгэмд ууралсан хүмүүс байсан байгаа хгүй. Тэгээ бүр энэ хүмүүс нь цаашаага явсаар байгаад Джеймсийн одоо бүлэг колт нь 55 гишүүдтэй болтлоо өргөжөж чадсан. За тэгээд энэ колтынх нь юунд итгэдэг байсан гэхээр цагаан арстан бол хамгийн дээд арстан гэх итгэлтэй. Бас сатаанд итгэж сатаны зан үйлийг нь хийж эхэлсэн. Тэгээд 1980-ад он байсан энэ үед болохоор сатаны шашин бол их модонд орж исэн үе. Тэгээд Gerald бүлгийнхаа гишүүдэд цагаан халаад өмсүүлээд харанхуй өрөөнд оруулж цуглуулад лаа асааж агаад одоо ингээд тойруулаад бүжиглүүлдэг. Тэгэл даагч нартай өөрийгөө би ингээд бурхантай ярьж чаддаг, сүнснүүдэд ярьж чаддаг гэж хэлсэн. Бараг бүх одоо ийм бүлэглэлийн лидерүүд нь өөрсдөө дандаа бурхантай ярьж чадна, дэлхийн сүрэл утахгүй болох нь гэж хэлж яхан те бараг одоо цаанаас нь тэгж тарааж өгдөг ном байд юм уу яа. За тэгээд Gerald бас нэмээд дөнгөж төрсөн нэрийг сатаанд зориулж золиослох хэрэгтэй, бас даван хүүхэлтэйг хүн юм шиг бодоод янз бүрийн хараал энтер хийдэг. Тэгээд өөрийгөө хүмүүсээр high priest буюу одоо дээд пастор л гэж орчуулах юм одоо тэгэж өөрийгөө дуудулдаг байсан.
Тэгээ Gerald бодохдоо болохоор за би ч одоо колтын лидер болсон юм чинь найз охинтой болъё гэд тэр тусмаа жоохон охин болсон гэд өөрөөсөө бүхэл бүтэн 9 дүү 16 настай Jennifer Stan гэдэг охинтой танилцсан. За яагаад өөрөөсөө дүү хүнтэй яваад байгаа гэхээр толгойг нь эргүүлэхэд амархан гэд тийм өөрөөсөө дүү хүн сонгосон. Тэгээ Jenniferтэй маш хурдан танилцаж үерхэд нэг гэрт орж удалгүй Jennifer бол жирэмсэн болсон. За Jennifer Colton бол дуртай дургуун ингээд орчиж байгаа байхгүй юу? Gerald-ийн найз охиноос нь болохоор. За тэгээд бусад Colton одоо толгойлогч нарын адил ганц найз охин нь хангалтгүй санагдаад дахин найз охинтой буюу одоо их нэртэй болохоор шийдсэн. Тэгээд James энэ үед Rosemary гээд тайчигч баарны нэг хүүхэндээ 1-2 жил үерхсэн байсан юм байна л та. Тэгсэн Gerald шууд James дээр очиод би Rosemary-г ингээд өөрийнхөө эхнэрээ болгомоор байна гэсэн чинь James болохоор шууд за тэгтэг ав гэд өгчдөг. За бүр тийм амар үгэнд нь ордог байхтай те. За тэгээд дараа нь Gerald болохоор Rosemary руу очиод чи одоо миний эхнэр болох ёстой. Ягаад гэвэл энэ зүйл одоо бараг бурхан надаа чи бид хоёрыг гэрэл гэж хэлсэн учраас гэд хэлсэн чинь Rosemary одоо дуртай дургуун нэг зөвшөөрсөн. За тэгээд энэ Colton Salto гэд Калифорниагийн нэг хотод байрладаг. Trailer House гэд ачааны машины ард ачиж явж болдог урт нэг цагаан байшингууд байдаг шүү дээ. За тийм байшинд бол энэ амьдардаг. Gerald нэг байшинд нь үлдсэн хүмүүс нь хоёр дахь байшинд нь бол амьдардаг. Тэгээд яаж бүх зардлаа хийдэг байсан бэ гэхээр одоо энэ бүлгийн гишүүд нь бүгдээрээ ажил хийж бүх цалингаа Gerald-д өгдөг байснаар одоо Gerald нэг төлжсэн. Тэгээд Colton-ийн гишүүдээс өөр хүмүүстэй ярьж болохгүй гэдэг дүрм гаргасан. Тэгээ бас Colton-до The Cause гэдэг нэр өгөөд зорилго нь болох юм бол хүн төрөлхтний шин дэвшил гэдэг зорилготой. За тийм зорилготой мөртлөө ерөөсөө тэрнийхэн талаар юу ч хийхгүй зүгээр л хэдэн хүмүүс нийлж одоо цогтой амьдардаг. За ингэж нэг хэсэг байжгаад бүлгийнх нь гишүүд нь улам их болоход одоо гишүүдийн хяналтандаа байлгахад ер нь бол жоохон хэцүү болж эхэлсэн. Ер нь бол гишүүдийнх нь ихэнх нь ээж аав байхгүй, асрамжин газар өссөн, бусдад гадуурхагдсан хүмүүс байдаг гэсэн болохоор Gerald тэднийг аваад цуг амьдарч ахаар нь тэднэрт одоо Gerald бараг л бурхан шиг ээж аав шиг насрын хамгаалагчиг одоо нэг тийм мэдрэмжийг өгчээсэн гэх юм уу. Тимч байсан болохоор удалгүй одоо юу хийх гэснийг нь бол хийдэг болсон. За тэгээд Gerald бол дахин нэг хэд хэдэн хүмүүсийг бол бүлэгтээ элсүүлж авсан. За тэдний нэг нь болохоор Ricky Vieira гэд колтод орохдоо ердөө 15 настай байсан. За Ricky-гийн бага нас нь бол маш их хэцүү өнгөрсөн. Аав нь Ricky-г 8 настай байхад нь өвс өгч татуулаад өвсөнд донтуулж цаашлаад одоо биедээ авч явж исэн хэрэгээр сургуулаасаа хүүхдүүд 15 настай байхдаа Gerald-тэй танилцаж одоо энэ бүлэгт орсон. За дараа нь Steven Perkins гээд 20 настай залуу James-ээр дамжуулж Coltтой орсон. За яагаад энэ хоёрыг яриад байгаа гэхээр Gerald одоо энэ хоёроор дамжуулж бусад гишүүдтэй анхааруулах санаатай байсан. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр хэрвээ одоо та нар миний өгнөөс зүрх юм бол та нарт ийм амар юм болно шүү гэж энэ хоёроор жишээ аваад байгаа байхгүй юу? За тэгээд энэ хоёрыг цуг амьдардаг байран дээрээ байнгын байлгадаг, хаашаач явуулдаггүй. Gerald-аас зөвшөөрөл авч иж гэр бүлийнхэнтэйгээ уулздаг. Бүр ингээд гэртээ очсон хойно ерөөсөө хоол идэж болохгүй. Заавал Gerald-ийн одоо чи хоол идэж ус ууж болно гэсэн бичгийг авч иж гэртээ очиж хоол идэж ус уух тийм боломжтой байдаг байсан. Тэгээд жилийн дотор энэ хоёр бол маш их жин хасаж хаяа гэртээ нүдэ цохиулсан байртай ирдэг байсан. Тэгэнгүүт гэрийнхэн Gerald-ыг ингээд орхиод гэртээ ирээч гэхэд ерөөсөө сонсдгоо. Угаасаа Gerald-ийн өвөнд нь итгэцэн баг бурхан гэж утдаг байсан болохоор орхиж явж чаддгүй байсан. Тэгээд тэр хоёрын хизээ 0 орох, усанд орох, хоол идэх бүх зүйлийг Gerald ингээд хяналтандаа байлгадаг. Энэ хоёроор бүх зүйлээ цэвэрлүүлж, хоол илгүүлж, шийдэгч ингээд гэрийн болонд өдөрт хэдэн цагаар зогсоодог, шүн унтуулдаггүй, шүнжэнгөө гадаа харуулт зогсоодог, нойрон үгээсээ болоод маш их ядарч бүр сүултээ энэ хоёр хин юм харж эхэлжсэн. Тэгэд хэрвээ энэ хоёр Gerald-ийн үгээс зүрх юм бол буланд гараа өргөж зогсуулж агаад нөгөө
баруун гар буюу Джеймс нь энэ хоёрын гидсрүүн зохин налгадна, хувцсыг нь тайлж агаад доотх руу нүшиглэн гэд маш их хэрцгийгээр зоддог, тамалдаг байсан. За тэгээ Gerald ерөөсөө өөрөө нэг ч удаа хэнийгч одоо эрэгтэйчүүдийгээ ерөөсөө өөрөө зодж байгаагүй. Дандаа өөр хүмүүсээр гишүүдэд зодуулдаг. Ихэнхдээ Джеймс бол бусад гишүүдийг зоддог байсан. Тэгээ зөвхөн энэ хоёр ингээд зодуулаад байгаа юм биш. Нөгөө жоохон 16 настай Jennifer гээд найз охиноо Gerald хүртэл ингээд айгүй их зоддог байсан. Тэгээд нэг удаа бүр таяг авч байгаа толгоор нь 100 хүртэл тоолоод одоо 100 удаа зогч исэн. Тэгээ бас алан шүүгээд айлгаж сүрдүүлээд амруунд бууж ихэд одоо чамайг буудчих уу гэж бараг цаг тутам тэгэж айлгаж сүрдүүлдэг. Тэгээ бас өөрийнхөө эхнэр Rosemary хүртэл тэгэж айлгаж зодож сүрдүүлдэг байсан. Тэгээд нэг удаа Rosemary цухтаах гад баригдсан чинь James буюу одоо James чинь өөрийнх нь экс найз залуу штэ. Тэрүүгээр одоо James зөндөө зодуулсан. Тэгээ Gerald Rosemary-д хандаад за чи дахиад цухтаах гэж оролдох юм бол чиний толгойг таслаад цом шиг би хажуудаа тавина шүү гэж хүртэл сүрдүүлж байсан. За ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Gerald бол уудаж шийтгэлүүдээ улам хэрцгий болгохоор шийдээд цахилгаан утасны шийтгэл гэдэг нэг зүйлийг сэдэж авсан. За тэр нь яадаг гэхээр ямар нэгэн залгуурыг авч агаад цахилгааны жижиг утсуудыг нь ил гаргаж агаад хүний хөлийн эрхий хуруу руу нөгөө цахилгаан утсыг нь бүр ингээд цаашаа шигдүүлээд оруулаад дараа нь залгуураа тогн залгадаг байсан. За ихэнхдээ энэ шийтгэлийг Стивенд бол хийдэг. Тэгээд хөөрхий Стивен тийг шийтгүүлсээр агаад бүр эхлээд эрхийн уруунд түлэгдээд сүултээ хөлн тэр чигээрээ харанхтай болсон. За тэгэж Стивнийг шийтгэж байхдаа дээрэс нь алчуур өгөөд газраар мөлхүүлээд шал энтер арчуулдаг байсан. За тэгээд энийг нь харсан гишүүд нь бол ерөөсөө Gerald-ийн үнээс нь гарч болохгүй байна гэд юу хий гэсэн тэрийг нь бүгднгийн үг дуугүй дагаж мөрддөг. За тэгсэн чинь Gerald уудаад дахин гишүүдэд хамламар санагдаад Wheel of Punishment буюу одоо шийтгэлийн хүрд гэдэг зүйлээ сэдэж болсон. За тэр нь яадаг гэхээр одоо бөөрийнхий цаасан дээр янз бүрийн шийтгэл бичсэн. Тэгээ цаасаа дээшээ шидэд барьж авахдаа эрхийн уруунд заасан шийтгэлийг нь гишүүд нь хийдэг байсан. Тэгээд эхлээд шийтгэл нь газраас нохоо шиг хоол идэх, бүх хувцас тайлах энтер байж агаад сүүлдээ бүр амар хүчингийн хэрэг болж хувирсан. Тэгээд нэг удаа Ricky-г бүх хувцас тайл гэд тайлцсан багт нь өөр нэг эрэгтэй гишүүнийг араас нь авчираад хийлгүүлж Ricky-г хүчинсэн. Тэгээ мөн дандаа хоёр адилхан хүүсний хүмүүсийг хооронд нь олны өмнө одоо секс хийлгүүлж тэрнээсээ таашаал авдаг байсан. Бүр нэг заваарсан psycho цаашаа гараад тээ. За тэгээд даагч нараа бас өдрийн тэмдэглэл хөтлгээд тэрэн дээрээ өөрийнхөө хамгийн их айж явдаг зүйлсээ бичгээд тэгээ тэрийг нь Gerald дараа нь уншаад бичснийхэн дагуу өөрсдийг нь тамалдаг байсан. Тэгээ бас тэр нөгөө өдрийн тэмдэглэлээ заавал өөрийнхөө цусаар гарынхаа усгийг бол бичүүлдэг байсан. Яагаад тэгж байгаа гэхээр одоо нөгөө сатаныхаа үйл зангал хийгээд исэн юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө те би бурхантай ярилцж чаддаг гэж хэлээд байгаа байхгүй мэдгүй. Энэ одоо угаасаа яг толгойн дүнгүй. За ингээд хэдэн сарын иймэрхүү байдалтай дагагч нар нь байж агаад нэг өдөр Стивен өөрийнхөө амийг хорлох гэж оролцсон. Яасан гэхээр өөрийнхөө мотоциклийг хамгийн хурдтайгаар унж явж агаад хан мөргөж эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд маш их ясан хугарч толгойдоо зохиулж азар амьд үлдээд ээж аавах руугаа яваад дахин амиа хорлох гэж утсан чинь азар ээж нь барьж аваад сэтгцэн эмнэлэгт аваадсан. Тэгээд тэндээ хэдэн сар эмчлүүлээд гараад дахин Gerald-ийн колт руу бол дахиж очоогүй. Ашгүй нэг одоо тэр муухай колтоос бол гарч чадсан. Тэгээ Rosemary бас энэ бүлгээсээ гараад хэд хэдэн гишүүд нь хүртэл гараад нөгөө 50 хэдэн гишүүдтэй байсан колт чинь бүр одоо тоон эрс багассан. За тэгсэн чинь Gerald уура одоо өөрийнхөө хүүхдүүд рүүгээ гаргаж эхэлсэн. За нөгөө өөрийнх нь 16 настай найз охин Jennifer нь одоо л 18 настай болсон. Тэгээд хоёр жоохон хүүхэдтэй өөрөө бас жирэмсэн. Тэгээд жирэмсэн байхад нь хүртэл Gerald гэцрүү нүшиглэж маш ихээр зоддог байсан. Тэгээд Jennifer эмэгтэйчүүдийн хамгаалах руу хүртэл хэд хоног явчаад
буцаж хурж ирж байсан. Яагаад гэх юм бол Gerald өөрийг нь олчих юм бол алчих байх гэсэн айдаснасаа болоод. За тэгээд энэ хэрэг дээр ер нь бол 6 сартай жоохон өөрийнхөө нялх хүүхдийг Gerald бол тамалж зовоодог. За тэр хэсгийг би бол ерөөсөө орчуулж яриад яах ингээд орчуулахгүйгээр үлдээх шийдсэн. За энэ нялх хүүхдийг бол Baby A гэж дууддаг. Jennifer Gerald хоёрын нялх хүүхэд байсан. Хэдий тэгтээ тамалсан ч гэсэн азар бол амьд үлдсэн. За ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэн тойронд нь бүлгийн хүмүүсээс өөр одоо нөгөө хүмүүс амьдарч байгаа штэ. Тэр хүмүүс нь ийм амар зүйл болоод байгааг мэдээд цагтаад хэлсэн боловч цагтаар нар нь ерөөсөө тийм байхгүй штэ гэд ерөөсөө хинт ч итгэхгүй шалгахаарч ирдгүү байсан. За тэгээд бүхэл колтын лидерийн хэлдэг одоо нөгөө дэлхийн төгсгөл удахгүй ирэх болно. Тийм болохоор төр засгийг татан болгох хэрэгтэй гэд дагагч нартаа нөгөө Gerald чинь буу, хутга, тесрэх бөмбөг хийх материал цуглуул гэж хэлээд нэмээд хөршүүдээсээ одоо хамаг байгаа бүх юмын дээрэмдээд үүдэн дээр нь би та нарыг буцаж ирж алах болно гэсэн бичиг үлдээгээд явцсан. Тийм хий гэж хэлээд дагагч нарын ч гэсэн яг тэрүүгээр нийсэн. За тэгсэн чинь хөршүүд нь ингээд цагтаа нарт хэлж байгаа байхгүй юу? Бидэрт ингээд ийм амар бичиг хурж ирээд байна. Дээрээс нь манай гэрийг ингээд дээрэмдсэн байна гэд тэгсэн чинь цагтаа нар нь бол ерөөсөө тоохгүй. Тэгээ бүр энэ Gerald болон түүний Colton байж магадгүй биш үү гэд нэг ч удаа бодоогүй, санаачгүй, шалгаагүй ингээл орхицсон. Би тэгээ бас бодохдоо энэ үе чинь 1980-ад онд байсан. Тэгээд Colt бүлэглэл гэдэг зүйл чинь шинэ байсан болохоор цагтаа нар нэгтгээггүй юу? Аль эсвэл энэ одоо нөгөө жоохон ядуу хорол тал руугаа байдаг гэсэн болохоор цагтаа нар нь юм бэжлээд штэ таагүй юу? Мэдгүй байна. За ингээд 1990 он буюу одоо энэ Colt нэгдэд 7-8 жилийн дараа Franklin Raper гэдэг нэртэй нэг эрэгтэй Coltод элсэж орсон. За Franklin бол 50-д настай. Яагаад яг энэ Coltод элсэж орсныг нь бол мэдэхгүй. Гэхдээ энэ бүлэгт ороод бол үнэн сэтгэлээсээ хүмүүст бол тусалж эхэлсэн. Орон гэргүй хүмүүсийг гэртээ авчираад шийтгүүлсэн хүмүүс эдрийг асраад за тэгсэн чинь энийг харсан Gerald одоо энэ миний оронд орох гээд байна гэд Franklin-тай хэрэлдээд нэлээд хэсэг явж агаад нэг өдөр өөрийнх нь байшинг ачиж хол тавиад машиныг нь шатаачдаг. За тэгсэн чинь Franklin тэрийг нь мэдээд бол мэдээж уурлаад Gerald-ыг ер нь бол алахаар төлөвлөж исэн. За тэгсэн чинь Gerald 1990 оны 5 дугаар сарын 20-нд өөрийнхөө ихтгэлтэй гэсэн 5 дагагчаа аваад Franklin руу очсон. За энэ 5-ын дотор нөгөө баруун гар буюу James бас дандаа зовоож тамалдаг Ricky мөн Michelle гэд Franklin-тай илүү нөхөрсөг харцаатай эмэгтэйг дагуулад явсан. За тэгээд Michelle-ийг эхлээд байшинд нь ороод гэрт байгаа хүмүүсийг бүгднгийн том өрөөнд цуглуулад байжээ. Тэгээ бид нар араас нь ороод гэрт байгаа хүн болгоныг ална гэж хэлсэн. За яг тэрний дагуу Michelle гэрт ороод том өрөөнд Franklin-ыг Dennis Cowell гэдэг нэг эрэгтэй бас Richard Ritchie гэдэг эрэгтэйг мөн Darlene Paris гэдэг эмэгтэйг бүгдээрэнг нь том өрөөнд цуглуулсан. За ингээд байж байхад нь Gerald болон түүний дагагч нар бүгдээрээ маск өмсцөн орж ирээд таарсан хүнээ нэггүй бол зодож эхэлсэн. За Gerald бол шууд Franklin руу очиод нүүр нүдгүү зодож нүүрлүүн шанаадаад энэ үед Darlene ам өршөөгээд орилсон чинь Gerald болохоор шууд Ricky руу хараад наад эмэгтэйгээ дуугаа олго гэж хэлээд Ricky эмэгтэй дээр очиод одоо нөгөө том бейсболны цохиураар толгоор нь цохоод байжсэн. За ингэ байжсэн чинь James нөгөө хоёр эрэгтэй рүү дайраад энэ гурав одоо ингээд зодтолтоод байж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Gerald-ийн бас нэгэн Ronald гэдэг дагагч нь Franklin руу дайраад гарыг нь хуглаад Franklin-ийн үүдэн шүднүүд нь бүгд унаад байжсэн. За тэгсэн чинь энэ үед Gerald Ricky руу харж байгаа наад эмэгтэйгээ аал гэж хэлснээр Ricky хутга гаргаж ирээд хүзүүрөө нь бүр хит удаа хэрчиж харамсалтай нь эмэгтэй бол тэр дороо нас орсон. За дараа нь гэрт байсан Richard гэрээс гараад зогтож авахыг нь нөгөө James хараад араас нь хөөгөөд үхтэл нь хутгалж алсан. За энэ үед
хөршүүд нь одоо юун дуушуугаан болоод байна гэж цагтаа нарыг дуудаж одоо цагтаа нар ирэхэд харамсалтай нь байшинд байсан 4 хүн дөрүүлээ нас орсон байсан. Харин нөгөө дайрсан 5 гарчин шууд цагтаа ирэх сургаар бүгдээрээ цогццгаасан. За тэгсэн чинь байшин дотор эхэндээ 4 хүн байгаа гэж бодож ирсэн шүү дээ нөгөө Gerald Michelle гэдэг чинь. За тэгсэн чинь яг үүндээ 5 хүн байж таарсан. За 5 дахь хүнийг бол Donna Alvarez гэдэг орон гэргүй хүнийг Franklin гэртээ оруулаад бол хоноглуулж исэн. За Donna гэрт хүмүүс дайраад ороод ирэхийг нь сонсоод шууд цонхоороо гарч цухтагаад модны цаана уугдж агаад юу болохыг нь харж агаад хүмүүс гарч ирээд нэг нь зүүжсэн маска авахд хинбэ гэдгийг мэдээд шууд хажуу талын хөрших рүүгээ гүгээд цагдаа нарыг дуудсан. За тэгээ цагдаа нар энэ хүнийг Jason Lamar гэд Gerald-ийн нэг дагагч нь мөн бэштэй гэд шууд мэдсэн. За тэгээ цагдаа нар маш хурдан Jason-ыг байравчилж хэргийн талаар асуухад бол Jason айгүй хурдан тэнд хэн байсан болох талаар, юу болсон талаар, мөн колтын талаар бол шууд хэлсэн. Тэгээ дараа нь цагдаа нар 21 настай Ricky-г байравчлаад асуухад бол Ricky бас л адилхан шууд бүх үнэнээ хэлсэн. Тэгэд өөрийгөө Gerald-д тамлуулж зоож исэн талаараа мөн Franklin-ыг алахад хэн байж тусалсан талаар бол бүгднийг хэлж өгсөн. За ингээд утгагүй хэргийн талаар шүүх хурал болж Gerald, James, Ricky 3 нэгдүгээр зэргийн хүн амны хэрэг буюу уртаас төлөвлөж алсан. Харин Jason Ronald 2-2 зэргийн хүн амны хэрэг буюу хүн алах зорилготой гэхдээ уртаас төлөвлөөгүй гэж харин нөгөө эмэгтэй Мишелийг хүн алахад тусалсан хэрэгээр шүүх хурал бол эхэлсэн. За тэгээд энэ тав бол тавуулаа буруутай тогтоогдож Мишель зөвхөн 1 жилийн хоригдох ялыг авч Jason Ronald 62 жилийн ялыг Gerald, James, Ricky 3 гуруула өхлийн ялыг авсан. Тэгэд одоо болтол шорондоо өхлийн ялаа хүлээгээд сууж байгаа. Нөгөө хоёр эрэгтэй ч гэсэн шорондоо байгаа юм билээ. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан мэдээлэл гэх юм бол нэг юм байна. Тэгээд аюу харамсалтайгаар Franklin-ийн гэрт байсан 3 хүн ингээд амнасаа алдчихж байгаа байхгүй юу? Gerald-ийн тэнэгээс болоод Gerald-ийн хувьд гэх юм бол хэдий бага насны аюу хэцүү өнгөрсөн ч гэсэн том болоод өөрөө яг адилхан ээжигээ тийм байлаар ярах чин заван эрэхтэй болж хувирсан. Тэгээд бага насны хэцүү байлаа гэд том болоод тийм амар хэрэг хийх ерөөсөө шаардлагагүй штэ. Харин ч эсэргээрээ байх хэрэгтэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ дүргээд дуусгая. Тэгээд би ойрын хідэн дугаартаа ийм амар хэрцгий үйл явдалтай дугаар ер нь бол орчуулж хийгээгүй юм билээ. Тэгээд тэр нөгөө нэг Baby A гэд 6 сартай жоох хүүхдийн тамлуулсан талаар сонсоод бол амар хэцүү байсан. Тэгээд ерөөсөө яах нэг орчуулж яриад димээ гэж бодоод ерөөсөө орчуулаагүй. За тэгээд энд хүрээд хэрэгээ дуусгая. Өнөөдөр би 7 хоногийн өмнө лөө 2-7 хоногийн өмнөх дугаар дээр Facebook нээж байгаа гэд хэлсэн. Тэгээд тэрийг нөгөө нэг ерөөсөө нээж дуусгаагүй байсан. Тэгээд энэ 7 хоногт Facebook-ээ нээсэн. Тинчээ бас хэрэгүүдэд давхар оруулаад явна. Тийм болохоор YouTube-ээс сонссон болно, Facebook-ээс сонссон болно. Тэгээд ямар ч хэлсэн Darkin Bay гэд Facebook дээр ороод та нар сонирхох юм бол ороод хараарай. За тэгээд энэ 7 хоногийн дугаараа энэ дүрээ дуусгая. Түр баяртай. 줬다 재산 쇼